Эрүүл мэндийн спортын сайд асан шилэг дамбад эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-2 буюу хээлх хавл авсан гэх зүйл зарлалтаар эрүүгийн хэрэг үүсгэн ялагдагчаар татсан юм а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид хоригдож байсан юм. Харин өнгөрсөн баасан гарагийн орой биеийн байдал нь эрс мууцны улмаас хорих ангийн эмнэлгээс шаасны нэрмжит 3 дугаар эмнэлгийн сэхэн амьдруулах тасаг шилжүүлсэн юм. Учир нь тэрээр зүрхний цусан хангамжийн дутагдалд орж багахан хэмжээний мис ажиллавар хийгдсэн гэдгийг их сурвалж хэлж байна. Зүрх нь муудаад яаралтай сэхээ амьдруулах тасаг твтүүлээд жижигхэн бас мис заслын ажиллабар хийгдсэн гэж дуулсан. Яагаад гэвэл бид нар бол шилэг дам сайдыг хоригдсноос нь хойш бол нэг ч уулзч чаддаг байгаа. Биднээс бол Оюнбаатар сайд, Баянсэлэнг сайд, Баасан хөөгшүүн энэ гурван хүн бол одоо бүр эрхийнхээ хүрээнд очиж уулзаж урмынхаа нөхрийн эрүүл мэндийн байдал, нөхцөл байдлыг одоо үзэж бас сэтгэл зүйн хувьд дэмжлэг үзүүлэх тийм ажиллагаа явуулах. Авилгын хэрэгт холбогдсон өндөр дэд албан тушаалтнууд хоригдоод ирэхээр өвчин зовлонд нэрвэгдэх нь гимбис зан гинт биш хууч гэлтэй. Одоо их хайхтэр ингэж ярих юм а. Эрүүл мэндийн салбар нурчлаа, бүр болохоо ойлаа, эзэнгүү очлоо гэд ийм юм ерөөсөө огт байхгүй. Төр орлон гүйцэтгэгчнэр гэдэг бол ажлыг нь хэвэн явуулаад газрын даргууд нь байна, хилцаалбдынхан байна, эмнэлгийнхэн өөрсдийнхөө дөрвөрнийхөө ажлыг хийгээд явж байгаа. Жишээ нь сайдын үр гүйцэтгэгчээр бол одоо Шадар сайд, Оюнбаатар сайд ажиллаж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нь одоо хууль зүйн хэлтсийн дарга байсан Батэрдэн гэдэг хүн төрийн нарийн бичгийн даргын үр гүйцэтгэгчийг хийгээ явж байгаа. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа бол хэвэн явагдаж байгаа. Авилгын хэрэгт холбогдсон даруйдаа сайдын суудлаасаа татгалцсан. Оны эцэс болж байгаатай холбогдуулан тайлан дүгнэлт гаргаж ажлын үзүүлэлтэн тэг заахаас айсан уу мөн хариуцлагаас зүгтаалаа гэх бор шууч нисэлдэж эхэлсэн. Одоогийн байдлаар эрүүл мэндийн салбарыг Шадар сайд, Оюнбаатар түр орлож байна.